Хүүхдүүд та нарынхаа энэ өдрийн амгалан айлтгая. Өнөөдрийн хичээлээр бид гэрлэлт ба ирээдүйн амьдралын төлөвлөгөө сэдвээр ярилцах болно. Хүүхдүүдээ дэлгэцэн дээрх зургийг анхааралтай ажиглаарай. Өсвөр наснд үе тэнгийнхэн охид хөвгүүд харьцан биеийнээ сонирхож, шохоорхож, үерхэж эхэлдэг. Өмнөх хичээлүүдээр та нар үерхэн төрлийн талаар үзсэн байгаа. Охид хөвгүүдийн үерхэл дотносож цаашид үргэлжилсээр хайр сэтгэл болдог. Хайртай хосууд улам гүнзгийрэн дотносоор гэр бүлийг үүсгэдэг. Өнөөдрийн хичээлээр гэрлэлтийн талаар ярилцсан. Монгол Улсын гэр бүлийн тухай хуулинд гэрлэлтийн талаар юу гэж заасан байдаг тухай үзнэ. Гэрлэлтийн сайн сайхан байдал ба гэрлэлтийн саад бэрхшээлийн талаар үзнэ. Гэрлсэн хосын үүрэг хариуцлага гэж юу юм? Гэр бүл төлөвлөлт түүний ач холбогдлын талаар үзэх болно. За гэрлэлт гэдэг нь гэрлэж буй хос өөрсдийн сайн дурын үндсэн дээр гэрлэх бөгөөд бие биеэ насан туршдаа хайрлан амьдралын туршид тохиолдох бүхий л сайн сайхан зүйлсийг хуваалцаж зовлон бэрхшээлийг хамтдаа даван туулна хэмээн хоёр биедээ ам тангараг өгсөн гэрээ байдаг. Монгол Улсын гэр бүлийн тухай хуулинд гэрлэлтийн талаар юу гэж заасан байдаг вэ? Гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эмэгтэй эрэгтэй хоёр сайн дурын чөлөөтэй тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ хэмээн заасан байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 6-гийн 1 заасны дагуу 18 наснд хүрсэн Монгол Улсын иргэн эмэгтэй эрэгтэй харилцан зөвшөөрөлдснөөр Монгол Улсад гэрлэж болно. Гэр бүлийн тухай хуулийн 10-ийн 1-д гэрлэгчид гэр бүлийн дотор тэгш эрхийг дэлж адил үүрэг гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 10-ийн 3-т гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичгийг хөтлөх үүргийг адил хүлээнэ. Тэгвэл хүүхдүүдээ гэр бүл болоход тавигдах хуулийн шаардлагууд гэж байдаг. Түүнд юу орох вэ? Гэрлсэн хосууд насанд хүрсэн байх. Түрүүн гэр бүлийн тухай хуулийн зөвлөл залтан дээр 18 нас хүрсэн байх ёстой гэж байдаг. Мөн төрөл садан биш байх. Хуулийн дагуу бие биеэ халамжлах, тэжээн тэтгэх үүрэг хүлээгээгүй байх. Мөн гэрлэгчдийн хэн нэг нь эсвэл хоёулаа удамших хандлагатай хүнд хэлбэрийн сэтгцийн эмэгтэй бол гэрлэхийг зөвшөөрдөггүй. Хүснэгтэнд гэрлэлтийн сайн сайхан болон гэрлэлтийн саад бэрхшээлийг харьцуулан жагсаан бичих даалгавар өгсөн байгаа. Хүснэгтийг анхааралтай ажиглаад жагсаан бичээрэй. Хосууд гэрлснээр Монгол Улсад нэгэн гэр бүлийг бий болгодог. Тэгвэл гэр бүл гэдэг бол нийгмийн хамгийн бага үндсэн нэгж байдаг. Гэр бүлүүд нийлж нийгмийг үүсгэдэг. Тэгвэл гэр бүл болсон хосууд харилцан үүрэг хариуцлагыг нийгмийн өмнө хүлээдэг ёстой. Тэгэхээр ямар үүрэг байдгийг одоо бүгдээрээ харцгаая. Хүүхэд төрүүлж өсгөх ба нөхөн үржихийн үүрэг гүйцэтгэнэ. Нийгмийн үнэт зүйлс уламжлал, зан заншлыг хадгалах, хөгжүүлэх, хойч үедээ дамжуулах. Гэр бүлийн санхүүгийн асуудлыг шийдэх, зохицуулах, гэр бүлийн гишүүдийг хөгжиж, төлөвшөх, нөхцөлийг бүрдүүлэх. Сэтгэл санааны таатай байдал, өөрийгөө үнэлэх, хайрлах, хайрлуулах хэрэгцээг хангах. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ажил амралтыг зөв зохион байгуулах гэх мэт үүрэг хариуцлагыг хосууд хүлээдэг байна. Одоо бүгдээрээ дараах асуулт даалгаврыг хийцгээе. Сая бид нар гэрлсэн хосуудын үүрэг хариуцлагын талаар үзсэн. Тэгвэл 1-р даалгавар манай нийгэмд гэр бүлүүд өөрсдийн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаа талаар чи ямар бодолтой байна вэ? Хэрэгцүүлэн бодоорой. Дараа нь гэрлсэн хос насан туршдаа бие биений хайрлна гэдэг амлалтаа хэр зэрэг биелүүлдэг юм бол? Чи ирээдүйд гэр бүлтэй болохоороо дээрх үүрэг хариуцлага хэрхэн биелүүлнэ гэж бодож байна вэ? За эдгээр даалгаврыг хийж гүйцэтгээрэй. Одоо бүгдээрээ дараах тохиолдлыг задлан шинжилье.
За нэгдүгээр тохиолдол. Жаргал сүрэн 2 21 настай. Жаргал их сургуулийн 2 дугаар дамжаанд сурч байхдаа сургуулаасаа гарсан боловч одоо ажилгүй байгаа. Сүрэн их сургуулийн 3 дугаар дамжаанд сурдаг. Одоо 8 сартай жирэмсэн. Тэр хоёр одоохондоо айлын хажуу өрөө хөслөн амьдардаг. Байрны түрээсийг намар анх тус өрөөг хөслөхдөө л 6 сараар нөснөөс хойш нэмж мөнгө төлөөгүй. Жаргал олон газраар ажил хайж явсан боловч ажил олж чадаагүй. Хаяа гадуур хүмүүстэй нийлж арх уугаад ирнэ. Согтуугаараа их нэртэй агсам тавьж, чиний эцэг эх чинь надад дургу хэмээн загна. Сүрэн хүүхдээ гаргаад эцэг эхтэй үлдээгээд ирэх бодолтой байгаа. Нөхөрт нь ажил олдохгүй болохоор гидсэн томорхоосоо өмнө сүрэн өөрөө хичээлийнхээ хажуугаар баарнд зөөгч хийж байжээ. Хоёрдугаар жишээ. Хуйгаа золоо 2 оюутан байхаасаа үерхэж эхэлсэн ба сургуулаа төгсөөд гэр бүл болсноос хойш 5 жил болж байгаа хосууд. Тэд одоо 1 настай охинтой бөгөөд 3 жилийн дараа дараагийн хүүхдээ төрүүлнэ гэж шийдсэн. Тэд сургуулаа төгссөний дараа өөрсдийн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хүссэн ажилдаа орж чаджээ. Хуйгаа золоо 2 гэрлэхээсээ өмнө амьдрах орон байрныхаа талаар ярилцаж хоёулаа боломжийн цалинтай ажилтай учраас лизингээр байр авахар болсон байна. Энэ тухайга хоёр талынхаа аав ээж хамаатан садандаа хэлж тэднээс байрны урьдчилгаа 30% мөнгийг бүрдүүлэхэд дэмжлэг авчээ. Тэд цалингаасаа хуримтлуулсан өөрсдийн мөнгөөч бас нэмэрлсэн байна. Тохиолдлыг задлан шинжилээд өгөгдсөн асуултын дагуу дүн шинжилгээ хийгээрэй хүүхдүүдээ. Дээр хоёр гэр бүл тус бүрийн амьдралыг харьцуулж үзээрэй. Ямар ялгаа байна вэ? Гэр бүлийн амьдралаа сайтар төлөвлөхөд нөлөөлсөн хүчин зүйлсийг нэрлэж бичнэ. Гэр бүлийн амьдралаа төлөвлөөгүй улмаас ямар сөрөг үр дагавар гарч байгааг анхаараарай. За гэр бүлийн амьдралаа төлөвлөж хэрэгжүүлэхийн давуу тал нь юу юм бэ? Эдгээр жишээ тус бүрээс ямар зүйлсийг чи өөртөө сургамж болгон авах вэ? Яагаад? Хүүхдүүдээ бид нар гэр бүл төлөвлөлтийн давуу ба сул талуудын талаар үзлээ. Тэгвэл гэр бүл төлөвлөлт гэж юу юм бэ? Гэр бүл төлөвлөлт гэдэг нь өөрийн эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын байдалтай тохируулан тохиромжтой насандаа жирэмсэлж, хүссэн үедээ хүүхэд төрүүлэх, төрөлт хоорондын зайг зөв зохицуулахыг хэлдэг. Тэгвэл гэр бүлийн амьдралаа төлөвлөнө гэдэг нь хэдэн насандаа гэрлэж, хэдэн жилийн зайтай, хэдэн хүүхэд төрүүлэхээ төлөвлөхөөс гадна хаана ямар сууцанд амьдрах, ямар мэргэжил эзэмших, хэдэн төгрөгийн цалинтай ямар ажил хийх, гэр бүлээ хэрхэн тэжээх, амар чөлөө цагаараа гэр бүлтэйгээ хэрхэн өнгөрүүлэх, хүүхдүүдээ ямар сургууль, ямар дугууланд сургах, ямар хүн болох талаар төлөвлөхийг хэлдэг. Хүүхдүүдээ бүдүүчд тусгасан хүчин зүйлс гэр бүл төлөвлөлтөнд хэрхэн нөлөөлж болохыг тодорхойлж бичээрэй. Гэр бүл төлөвлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг жагсаан бичсэн байгаа. Жишээлбэл хувь хүний эрүүл мэндийн байдал гэр бүлийн төлөвлөлтөнд эергээр нөлөөлж гин үү, сөргөөр нөлөөлж гин үү гэдэг талаас нь тодорхойлж бичих юм аа. Гэр бүлийн амьдралаа төлөвлөх, хэрэгжүүлэхийн тулд амьдралын зорилго, түүндээ хүрэхийн арга зам алхмыг тодорхойлсноор гэр бүлийн амьдралаа төлөвлөж чаддаг. Ингэсний дараа хэрэгжүүлдэг. Ингэж хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт гэр бүлийн амьдралаа төлөвлөхдөө анхаарлаа хандуулна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тодорхой үйл ажиллагаа хийн гэсэн үг. Зүгээр яриад суух биш. 2. Та төвчээртэй, шургуу, хатуучилтай байх хэрэгтэй. Яагад гэвэл замын дундаас чи бас буцаж болно. Ийм учраас зөв замаа сонгоод тууштай явах хэрэгтэй. Бусад хүнтэй харилцаа холбоогоо өргөжүүлэх. Энэ нь бусдын дэмжлэг тусалцааг авах явдал. Төлөвлөгөөгөө гүйцэд төгс болохыг хүлээж цаг алдах хэрэггүй. Яг одооноос хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь үйл ажиллагаанд шууд ор гэсэн үг, хийж гүйцэдэг гэсэн үг. Ирээдүйн амьдралаа бодицуул болгохын тулд амьдралаа төлөвлөх арга замуудыг сонгоно. Дараах бүдүүч зургийг анхааралтай ажиглаад
Амьдралын зорилгоо эхлээд тодорхойлно. Амьдралын зорилгодоо хүрэхийн тулд арга зам буюу алхмуудыг хийх юм. Алхмуудыг төлөвлөснөөр чи зорилгодоо хүрэх арга зам, алхмыг ойлгож авч ийн гэсэн үг. Гэрийн даалгавраа анхааралтай сонсоорой. Чи ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлж байна вэ? Чиний ирээдүйн амьдрал ямар байхыг дүрслэн оюуны зураглал хийж хадгалаарай. Хожим нэг өдөр түүнийгээ гаргаж үзээд дүгнэлт хийгээрэй. Мөрөөдөл биелдэг гэдэгтээ санал нийлэх үү? Эдгээр асуултанд хариулна. Хүүхдүүдээ ирээдүйн амьдралаа төлөвлөд үзээрэй. Хүснэгтэнд ойрын болон урт хугацааны төлөвлөлтийг хийхээр бичсэн байгаа. Нэгдүгээр хүснэгтэнд ойрын хугацаа буюу улирлаар, сараар. Эхний жил буюу 1 жилийн хугацаанд. Дараагийн 3 жилийн хугацаанд, дараагийн 5 жилийн хугацаанд юуг төлөвлөж болох вэ? Хичээлийнхээ төгсгөлд хүүхдүүд та нартаа эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдүүдээ эрт унтаж дархлаагаа дэмжээрэй. Дархлаа сайн бол эрүүл байна. Эрүүл байвал амжилт илүү гаргана. Олон нийтийн газар явахдаа маскыг тогтмол зүүж, өөрийгөө болон гэр бүлийнхнийг хамгаалаарай. Дүү нарынхаа тоглоомыг сооттой, давстай, бүлээн усаар угааж байгаарай. Гэртээ чигтэй цэвэрлэгийг тогтмол хийн. Цонхоо 2 цаг тутамд онгойлгож агаарыг сайтар оруулна. Хоол хүнсээ зөв сонгож хэрэглэнэ. Аарц, сүү, чацарганы шүүсийг тогтмол хэрэглээрэй. Гэрийн хинтэйгээ аяг халбгаа сольж болохгүй. Гадуур хувцаа тусад нь өлгөөрэй. Зурагтын удирдлага болон гар утсаа спиртээр болон савнтай ачуураар арчиж байгаарай. Хүнтэй мэдлэгтээ гар барихгүйгээр мэдлээрэй. Дасгал хөдөлгөөнийг тогтмол сайн хийж байгаарай. Анхаарал хандуулсан хүүхдүүддээ баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа. Баяртай.